За та бүхний өнөөдрийн Америк айлтгая шинжлэх ухааны таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний шинжилгээ салбарын эрхлэгч Эрдэм хэллэгээний тэргүүлэх ажилтан Монгол цэцэг доктор маань хүрэлцэн ирлээ. Танд өнөөдрийн мэнд хүргье. Өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдрийн сэдэв бол энэ хэл ба сэтгэхүй гэдэг энэ ном дээр төшөөлж яригдана. За манай судлагдсан нэвтрүүлгийн нийтлийн бодлогын нэг үндсэн чиглэл бол шинжлэх ухааны академиас эрхлэн гаргаж байгаа таны мэдхүн цуврал номуудын тухай цуврал байгаа юм. За энэ цувралын дагуу таны мэдхүн цувралын 33 дугаарт нь хэл ба сэтгэхүй гэдэг энэ ном гарсан. Зохиогч нь манай Монгол цэцэг доктор байгаа юм аа. Энэ номын бүтцийг харж байхад их ингэ сайхан бичсэн байна л да. Жишээлбэл хэл гэж юу вэ? Сэтгэхүй гэж юу вэ? Хэл сэтгэхүйн харилцан хамаарлын тухай, хэл ба сэтгэлгээ, Монгол соёл сэтгэлгээний онцлог одоо хэлэндээ хэрхэн туссан юм бэ гэсэн үндсэн 5 бүлэг болгож ингэж бичсэн байхын. Тэгээд яг энэ чиглэлээр ойлаа нийтэд ойлгомжтой хэлбэрээр зарим зүйлийг тайлбарлан ярья гэж ингэж бодож байна. Тэгээд эхний асуулт бол таны өөрийн чи бичсэн хэл гэж юу вэ гэсэн энэ асуултанд юу гэж хариулвал зохистой вэ? Ер нь одоо хэл гэж тийм гэдэг хэлсэн бүр нэгдсэн тийм тодорхойлолт байдаггүй. Эсвэл ер нь янз янзын тодорхойлолт байдаг юм уу? За тэгэхээр яг хэл гэж нэгдсэн нэг тийм тодорхойлолт бол байхгүй л дээ. Ер нь эрдэмтэд судлаачд бол өөр өөрсдийнхөө өнцгөөс өөр тодорхойлсон байдаг. Жишээлбэл хамгийн одоо үндсэн тодорхойлолт бол хэл бол хүн төрөлхтний одоо харилцааны хэрэгсэл юм аа, нийгмийн харилцааны хэрэгсэл гэдэг бол хамгийн одоо сонгодог тодорхойлолт мөн. За тэгээд хэл бол сэтгэхүйн хэлбэр, хэл бол ахуй соёлын одоо илэрхийлэл мөн гэх мэтчлэнгээр янз бүрийн тодорхойлолт бий. Тэгэхээр энэ хэлийг одоо янз янзын өнцгөөс өөрийнхөө мэргэжлийн үтнээс байдаг юм уу? Эсвэл одоо шин чанар мөн чанараас шалтгаалаа янз янзын төвлөлтүүд тодорхойлолтууд хийгээд байна шүү дээ. Энэ одоо яг юу харуулад байгаа юм бэ гэхээр хэл бол одоо тийм их түгээмэл олон талтай зүйл гэдгийг харуулад байгаа шиг байна л да, тийм үү? Тийм. Яг үнэ. Тэгэхээр одоо хэлийг зөвхөн одоо дохиод тэмдгийн тогтолцоо буюу тэр хэлний талаас нь биш. Одоо олон шинжлэх ухааны талаас нь судлах болсон л доо. Хүн төвтэй судлал гэж ярьж байгаа. Тэгэхээр хэл бол нэгдүгээрт нийгмийн үзэгдэл, хоёрдугаарт бол биологийн одоо хүн тархиндаа хэлний өвөгдөлтэй төвдөг гэдэг утгаараа бол за сэтгэц хэл шинжилэл, танин мэдхүйн хэл шинжилэл, за философи гэдэг олон шинжлэх ухааны үүднээс бол хэлийг судлах болсон. Тэр өнцгөөсөө хүмүүс бол өөр тодорхойлдог л доо. Тэгэхээр сая хэлдэж тэ хэл бол дохиод тэмдгийн одоо тогтолцоо юм аа гэдэг тийм ээ. Тэгэхээр яг энэ одоо яг юу гэсэн үг юм бэ? За тэгэхээр дохиод тэмдгийн тогтолцоо гэхээр хүн бол адуусан амтнаас ялгарх онцлог нь дохионы 1-2 дугаар тогтолцоо та байдаг. Адуусан амтан бол нэг л тогтолцоотой тийм ээ. Хүнд бол дохионы 2 дугаар систем буюу мэдрэмхий хүн 1-р дохионы 1-р системийнхаа үндсэн дээр аливаа ямыг одоо гаднах орчны одоо зүйлсийг сэрж мэдрээд тэгээд ойлгож хүлээж аваад эргүүлээд одоо тархиндаа сэтгэж оюун дүгнэлт бодомж оюун дүгнэлтээр гаргадаг. Энэ нь бол хүний одоо адуусан амтнаас ялгарх онцлог гэсэн үг тийм. Тэгэхээр дохиод тэмдгийн тогтолцоо гэдэг дээрээс асуумаар юм байгаа юм л да. Хэрвээ ингээд хэл бол дохиод тэмдгийн тогтолцоо мөн юм бол нэг л тийм тогтолцоо байх нь шүү дээ тийм ээ. Тэгвэл яагаад энэ хүн төрөлхтний олон янзын хэлтэй байгаад байгаа юм бэ? Одоо тогтолцоо нэг юм чи ерөөсөө хүн төрөлхтний шилэг ганцхан хэлтэй одоо байж яагаад болоогүй. Ер нь тийм болох ганцхан хэлтэй байх тийм боломж харин тогтолцоо гэдэг талаас харагдаад байгаа юм шүү. За тэгэхээр сонирхолтой асуулт байна. Тэгэхээр ер нь бол түгээмэл хэлцүүгээд Чомскийн Америкийн нэртэй
Эрдэмтэн улс төрч судлаач Ном Чомсky гэж хүн бий л дээ. Тэр хүн бол юу гэж үздэн бэ гэхээр хүн төрлөختөн бол түгээмэл хилцүүтэй. Хүний түгээмэл хилцүү буюу хүний тархинд ерөөсө төрлөхөөс заяасан тийм юу хэлний өгөгдөл байна. Language acquisition device буюу одоо хэл эзэмших юм механизм хэрэгсэлтэй төрдгөө. Тэр нь бол адгуусан амтнаас ялгарх онцлог юм аа. Гэхдээ яагаад хүн төрлөختөн өөр ярьж байгаа юм бэ гэхээр тухайн тэр орчин ахуй одоо жишээлбэл бид нар бол нүүдэлж ахуйд төрж өссөн тий. Тэрнээс гэхдээ хэлний үүслийн талаар бол эрдэмтэд янз бүрээр таамаглал судалгаа хийсэн байдаг л да. Яагаад ийм олон хэл үүсэх болсон шалтгаан юутай холбоотой юм гэхээр тэгэхээр хамгийн гол юу бол яг орчин нөхцөлтэй л холбож ер нь тайлбарладаг юу тэр. Тэгэхээр энэ тогтолцоо дохой тэмдгийн тогтолцоо гэдгийг юу гэж ойлгоод байна гэхээр би бол нэг л юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Энэ баталгаа бол нэг хэлийг нөгөө хэл рүү орчуулж болж байна тийм ээ. Орчуулж болж байна. Тэгэхээр чинь орчуулж болж байгаа чинь тогтолцоо нэг байгаа гэл тэмдэглэл юм шиг байгаа. Тэгэхээр тий яг үнэн тэр тогтолцоо гэдэг нь одоо баг яг тэр сэтгэхүйтэй холбогдож байгаа юм л да. Ер нь бол сэтгэхүйд аливаа юм ухагдхуун ертөнцийн юм үзэгдэл ухагдхууныг хүн нэг л агуулгаар хүлээж авна. Гэхдээ тэрийг илэрхийлэх хэлбэр буюу тэр хэлбэр нь л өөр. Одоо жишээлбэл одоо юу гэмдэ бушуу дуулаа боринда баастай гэл монголчууд одоо яарч сандарч хийсэн зүйл бол алдаа эндэгдлэгтэй байдаг гэдэг тийм ээ. Гэдгийг бол бушуу дуулаа боринда баастай гэдэг хэл зүгээр яг аюугаар одоо илэрхийлэх жишээтэй. Гэтэл англи хэлэнд бол haste makes waste буюу одоо яарсан үед одоо ямар нэгэн тийм дутуу юу одоо юу гэдүүлээ хаягдал их гарна гэсэн ийм үгээр хэлэх жишээтэй тийм. Тэгэхээр зүгээр ер нь бол дохой тэмдгийн тогтолцоо бүх хүн төрлөختөнд түгээмэл гэдэг бол тэр сэтгэхүйтэй холбоотой л гэсэн. Тэгэхээр энэ чинь бол нөгөө нийгмийн үзэгдэл гэдэг нь л бас илрээд байна л да. Ямар нийгэмд байна уу гэдгээс шалтгаалаад ахуй орчинтой холбоотой хэл өөр байх юм тогтолцоо өөр байгаа учраас тэгж байгаа биш. Нийгмийн үзэгдэл гэдэг талаас бол олон янзын хэл гараад байна гэсэн ойлголт байна. Тий. Ер нь бол хэл бол хэрвээ одоо хүнд бас нэг таны ярьсантай холбогдуулаад нэг юм ярихад зүгээр хэрвээ хүн бол түрүүнд хэлсэнтэй хэлний өгөгдөлтэй төрдгөө биологийн тийм одоо физиологийн тэр үндэс нь бол хүний тархинд өгөгдөлтэй байна. Гэхдээ нийгмийн орчин байхгүй бол одоо хүн тэр хэл хөгжихгүй. Одоо жишээлбэл тэр хэл дохиод хэмжээний тогтолцоо тэр бол хүн төрлөختөнд нэг юм а гэдэг энэ нэг одоо баталгаа нь юу вэ гэхээр Монгол хүүхэд тийм Монгол их эцгээс төрсэн хүүхэд ийг одоо герман хүнд өрчлүүллээ гэхэд герман айлд өрчлүүллээ гэхэд тэр хүүхэд герман хэлтэй л болж өснө. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм бэ гэхээр хүн бол дархнаас төрсэн ямар ч хэлийг сурах өгдөлтэй зүгээр тухайн орчноос ямар хэллийг сурч эзэмших вэ гэдэг нь шалтгаална л гэсэн. Ер нь хүн төрлөختөн хичнээн төрлийн хэл зохиосон юм бол ер нь одоо яг хэдэн байдаг, хэдэн устж үг болсон юм. Одоо дэлхий дээр бол за өнгөрсөн жилийн судалгаагаар л яриад би за 6000 гаруй хэл байна гэж үздэг. Тэгээд энээс 14 хоног тутамд харамсалтай нь энээс 14 хоног тутамд нэг хэл устж үг олж байна гэж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр одоогийн даяаршлын үед энэ чинь бас яг л нийгмийн үзэгдэлтэй холбоотой шүү дээ. Нийгмийн хөгжлөөр шалтгаалаад шинээр бий болж болно, хэл устж үг болж болно. Лавл одоо бидний мэдхээс манж хэл гэж одоо энэ байна уу юу? Тэр манжийн одоо төрөө нойрхож байсан тэр үед бол их дэлгэрэнгүй дэлгэр том хэл байсан байх.
Гэтэл одоо тэр улс нь байхгүй, тэр үндэст нь одоо байд зөөрөд ирэхээр бол хэрэглээ хомигдоод ирэхээр чинь бас байхгүй болж байгаа шиг байна тийм ээ. Тийм тийм. Ер нь бол хэлний одоо хөгжих устж үгүй болгол тухайн нийгмийн одоо бүтэц тогтолцоо, нийгмийн байгууллал, улс төр эдийн засгийн эдийн засгтай бол салшгүй холбоотой байдаг л та. Тэгэхээр одоогийн тэр хэл устдаад бол одоо англи хэл бол яагаад хөгжөөд байна бэ гэхээр дэлхийн нийт бол англи хэлээр бүх мэдээллийн одоо 70-80% нь бол англи хэлээр явж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр тийм учраас одоо дуртайч дургуйч англи хэлийг бол сурахаас өөр аргагүй. Харин одоо жижиг буурай орнуудын одоо үндэстний хэл ингээ мөхөж гин гэдэг бол бас л тэр нийгмийн харилцаанд бага хэрэглээтэй байгаатай л холбоотой л гэсэн үг. Монгол хэлний хувьд бол одоо тийм монгол хэлийг одоо мөхөж байгаа хэл гэж ганц нэг бас хүмүүсийн бичсэн юмээс харж ирсэн шүү. Цаашдаа мөхнө гэж бидний ойлгохтор бол монгол үндэстэн гэдээ байгаа, монгол улс байгаа, монгол туурхтан гэж байгаа үед бол монгол хэл мөхөх асуудал байхгүй л гэж би боддог шүү дээ. Ер нь тийм прогноз байна уу монгол хэлний хөгжөө цаашдаа яах вэ? Тэгэхээр энэ асуудлын талаар ер нь бас их маргаантай байдаг л да. Зарим хүмүүс бол мэдээж бүгдээрээ л одоо хэлнийхаа ирээдүйд санаа зовсон л бол зарим нь бол өөрсдийнхөө өнцгөр энэ бол хэл хэтэрхий их гадаад үг гэсэж байна. Хэрэглээ нь багасж байна. Англи хэл рүү их хөшөөрч байна. Тийм учраас сүнэж мөхгүй байгаа юм шүү гэж санаа зовсон нэг хэсэг хүмүүс. Зарим нь бол яг нь ер нь бол монголчууд бэлэгдэл сэтгэлгээтэй ард түмэн. Тэгэхээр ер нь түрүүн л одоо сүнчлөө мөхчлөө гээд тэгж бас муу амлаад ах хэрэггүй. Тэгээд ч монгол хэл бол бас дархлаатай хэл гэж үзэж болно. Яагаад гэвэл бичгийн хэлтэй маш сайхан одоо түүхэн уламжлалтай хэл. Тийм учраас бол тэгээ бид нар бүгдээрээ одоо монгол улстай монгол хэлээрээ ярьж хилцэж одоо төрийн албан хэрэгч гэсэн монгол хэлээр хөтлөн явуулж байна. Бидний хувьд бол монгол тусгаар тогтносон монгол улстай бүгд монгол хэлээрээ харилцаж байна. Албан хэрэггээ хөтлөж байна. За монгол үндэстэн 10 гаруй сая одоо монгол үндэстэн байна гэж байна. Гэхдээ тэрнээс бол ер нь 5-6 сая нь одоо монголоор ярьдаг гэж яаж байгаа. Тэгээ энэ бүхнээс үзэхэд бол монгол хэл бол тэгж би бол бодохдоо зүгээр хэл шинжээч үний хувьд бодоход бол монгол хэл тийм тав дээр мөхөж сүнхтэрээ тул болоогүй. Зүгээр яг хуу зарим нөгөө хэл аялгууд байна шүү дээ. Нутгийн аялгууд тэр бол хэтэрхий халахчиж бас нөгөө тэр аялгаар ярих хүмүүсийн тоо цөөрөөд ингээд ахмадууд нь одоо өнгөрөөд явчихаар тэр аялгуу бол устж өгөө болж байгаа. Тэр нь өнцгөөсөө зарим хүмүүс хараад одоо монгол хэл устж өгүүлж байна гэсэн дүгнэлт хийж ах шиг байгаа юм л да. Ер нь энэ дээр бас анхаармаар юм шиг. Тийм анхаарах хэрэгтэй юм. Мэдээж анхааруултыг яаж авч үлдэх вэ гэдэг бол бас төрийн том бодлого байх ёстой л гэж ингэж боддог шүү дээ. Одоо бол үнэхээр сая хэлээ бүгдийг халахжуулаад халах аялгуугаа одоо нэг тавиад ингээ явчихаар бол хэцүү байна. Жишээлбэл одоо юу гэдгийг одоо өдрийн багастан гэж байгаа тэр улсуудын тэр нутгийн аялгуу одоо хэрэгэлсэн, ашигласан нэвтрүүлэг, хэвлэл мэдээлэл юмнууд одоо хэр байна? Энэ барга байхгүй шүү дээ, тийм ээ. Тэр талаас анхаармаар юм шиг санагддаг. Зүгээр юуны хувьд бол би 13 дугаар зууны үед Монголын их эзэнт гүрний үед бол монгол хэл бол өнөөгийн англи хэл жишгэлтийн том хэрэгцээтэй дэлгэр их том хэл байсан байх. Тэгээд тэр хумигдахаараа бол бас ингээл яг язгуурын монгол дээр л тулаал монгол туурхны хүрээлэл үлдчихдэг юм байна л да. Энэ бол хэлний хөгжлийн процесс л гэж ингэж л ойлгохтойгоор байна тийм ээ. Хэлний нэг том үр хөл бол харилцааны хэрэгсэл. За энийг яг одоо яг тодорхойлоод ч юм уу энийг ингээд зөөрлээд ярил энэ дээр яг юу гэж хэлэх вэ? Хэл бол харилцааны хэрэгсэл мөн гэдгийг батлах ямар одоо
тусламж юмнууд байдаг. Тэгэхээр одоо бид хоёрын ингээд яриад сууж байгаа энэ бол бас хэлээр л харилцаж байна л да. Тэгээ энэ бол том баталгаа юм биз дээ тий. Хэл нийгмийн үзэгдэл юм уу эсвэл байгалийн үзэгдэл үү гэсэн юм одоо маргаан явдаг л та. Тэгэхээр хэл бол мэдээж эрдэмтэд бол байгалийн үзэгдэл мөн яагаад гэвэл хүн тархинда ийм биологийн өгөгдөлтэй байна. Гэхдээ энэ өгөгдлийг хэрвээ одоо нийгмийн харилцаанд орж хөгжүүлэхгүй бол тэр бол хэл бол хөгжихгүй. Энэ дээр нөгөө олон жишээ байдаг л да. Маугли шиг нөгөө амтны дунд өссөн хүүхдийг олсон. Одоо тэгээ 13 настай байхад нь нөгөө харгас эцэг ихтэй одоо харанхуй өрөөнд баахан хоригдож байгаад тэгээд 13 настайд нь мэдээд ингээ хүүхдийг хэл сургахад ерөөсөн ямар ч тийм одоо харилцах чадваргүй, ямар ч хэл байхгүй тийм хүүхд олсон. Энэ төр гэдэг нь бол нийгэм хэл бол нийгмийн харилцааны хэрэгсэлж байгаас нийгэмд харилцаж ээж тэр хөгжнө гэсэн үүний баталгаа тийм олон баталгаа байдаг. Одоо шинэ хөгжингөө орнуудад жишээлбэл Японы жишээн дээр Японы нэг эрдэмтэн надад ярьжсэн нэг яриа санагчлаа л да. Тэр хүн юу гэж хэлж ийм вэхээр монголчууд бол аз таардсан байна. Манай энэ залуу үеийнхэн залуучууд бол одоо амьд хүнтэй харьцахаас төвөгшөөд болчлоо гэж. Бүх юм одоо интернет орчин гэрээсээ ажил хийж чинь тэгэл бараг зарим нь одоо хиймэл хүнтэй ч одоо гэр бүл болж явах шиг амьд хүнтэй харьцах шаардлагагүй болчихж штэ тийм ээ. Гэтэл монголчууд бол ингээ монгол гэртээ ижи автагаа ам бүлээрээ ингээ амьд харилцаанд донд ингээ амьдраад байж байгаа юм бол их тийм азтар юм юм а гэж ингээ хэлжсэн. Энэ ч бас энэ холбоотой юм шиг байна тийм ээ. Тийм яг үнэ. Одоо харин тэр амьд харилцаа гэдэг юм л маш их дутагдаад одоо нөгөө ихэнх цагийг л ер нь хүн интернет орчинд одоо цахим орчинд ингээл Facebook ухаал ингээл өнгөрөөж ийн. Тэгэхээр нөгөө гэр бүлийн харилцаанд ч гэсэн энэ бас их нөлөөлж байгаа. Гэр бүлд бүгдээрээ нэг тийшээ нэг газар одоо өөрсдийнхээ утсыг ухаал суучж байгаа. Тэгэхээр энд бол нөгөө харилцаа байхгүй байгаа учраас хүүхд тэр нөгөө хэлээрээ муутай хэлээрээний доголдолтой байна гэдэг бол бас тэрнээс их шалтгаалж байна гэж үзэж байгаа л ба. Тэгээ докторын яриаг сонсч явахдаа бол сая энэ зүйл бол хэлтэй холбоотой зүйл бол аргагүй сэтгэл зүйтэй холбоотой сэтгхүүтэй холбоотой болоод хөрсөж байна л да тийм ээ. Тэгэхээр ер нь хэл гэдэг бол энэ сэтгхүүний бодит бүтээгдэхүүн юм шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ сэтгхүү гэж одоо яг юу хэлээд байгаа. Энэ хэлийн хоёр яаж холбогддог юм? Тэгэхээр бол сэтгхүү гэдэг бол хүний одоо тань мэдэх үйл ажиллагааны дээд процесс гэж үздэг л дээ. За тэгээд ерөөсөө хүндрэлтэн түрүүнд дээр хэлсэнчлэн хүндрэлтэн адгуулсан амьтнаас ялгарах хамгийн гол онцлог бол сэтггүй, хүний сэтггүй хэл яриа юм аа. Тэгэхээр сэтггүй бол хүн өөрөө тархиндаа одоо ямыг аливаа юмыг мэдээж сэрж мэдрэхийг бол амьтанд ч байна. Гэтэл сэтгэж бодоод одоо оюун бодомж тэр дүгнэлт оюун дүгнэлт хийхийг бол зөвхөн хүн төрлөختөн чадна. Тэгэхээр энэ бол хүн төрлөختний нэгэн гайхамшигтай онцлог чадвар л да. Жишээлбэл одоо яг тэр дахин 2 дугаар системийн нөлөөтэй холбоотой юм шиг байна тийм ээ. Тэгээд энэ одоо ямыг одоо нэгтгэн дүгнэлтийг задлан шинжилдэг энэ чадвар бол зөвхөн хүнд л байна. Тэгэхээр бол одоо хүний оюун тарих гэдэг бол их агуу том юм байх шиг байна шүү дээ тийм ээ. Яг энэ оюун тарихтай холбоотой ямар мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл мэдлэг үйлдвэрлээд байна шүү дээ тийм үү? За тэгэхээр хэл сэтгэхүйд бол тарих бол хамгийн чухал үүрэгтэй. Яг гэвэл хэл сэтгэхгүй бол тарихны бүтээгдэхүүн гэж үзэж байгаа. Тэгээд тарих бол хэл сэтгэхгүй эрхтэн ер нь бол. За тэгэхээр хүн тархиндаа одоо сэтгэж бодно мэдээж тийм оюун дүгнэлт хийн аливаа юмыг харьцуулна нэгтгэж дүгнэн тэрнээс оюун дүгнэлт гаргана. Тэгээд ер нь тарих бол хэлний тархинд одоо хүний
хэлний гол одоо хэлний яриаг зохицуулдаг гол төвд оршдог. Зүүн тал бөмбөлөгт хүний тархичин баруун зүүн тал бөмбөлөгт хуваагддаг. За тэгэхээр ер нь бол хэлээрээ зохицуулдаг тэр төвд бол хүний зүүн тал бөмбөлөгт тархины зүүн тал бөмбөлөгт оршдог юм байна л да. За тэгээд хэлний гаргалгаа буюу хэл яриа талыг нь одоо зохицуулдаг тийм төвийг бол Брокийн төв гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ Брокийн төв бол хэл яриаг яаж зохицуулдаг вэ гэхээр одоо хэлний тэр гаргалгаа одоо миний энэ хэлж ярьж байгаа бол тэр төв одоо ингээд үйл ажиллагаа явж байгаа. Тэр төвд үйл ажиллагаа явж байгаа гэсэн үг юм байна. За тэгээ энэ төв гэмтэх юм бол одоо хүн ярьж чадахгүй болдог. Ярьсан ч гэсэн тийм одоо нөгөө нэр үг, үйл үг одоо ганц нэг үгээр ярьдаг. Ямар ч холбох үг байхгүй, тийм лог холбоогүй ярьдаг. Нөгөөх нь болохоор Верникийн төв гэж нэг төв байдаг. Тэр нь болохоор хүний одоо альва тэр дохиог хэлний дохиог одоо ойлгож хүлээж авах талыг нь хариуцдаг ийм төв байд юм байна. За тэгэхээр энэ төв бол гэмтснээр альва юмыг ойлгож хүлээж авахгүй. За тэгээ бас л хэл ярианы чадвар муутай ийм байдаг. Брокийн төв, Верникийн төв хоёрыг холбосон нэг ийм бүлэг судас байд юм байна. Тэр бүлэг судасыг болохоор номын судал гэд нэрлэсэн байгаа. Тэгээд тэр номын судал бол одоо Верникийн төв буюу тэр ойлгож хүлээж авах тэр төвөөс Брокийн төв буюу тэр хэлний гаргалгаа одоо хэлж ярих төв рүү энэ дохиог дамжуулдаг ийм бүлэг судас байдаг. Хэрвээ энэ хэсэг гэмтэх юм бол одоо нэг лог гуйлдаан байхгүй болоод тийм учир удахгүй сонин юм яриад идэг ийм болдог. Тийм нэг афазия буюу тийм хэл ярианы гажигтай болдог гэсэн тийм дүгнэлтийг ангаах ухааны эрдэмтэд олж илрүүлсэн байгаа. За тэгээд бас нэг сонирхолтой юм ихэд одоо хэрвээ зүүн талдаа энэ баруун зүүн одоо тал бөмбөлөгчийн хүний баруун зүүн талыг ингэж зүрж удирддаг юм байна л да. Тэгэхээр зүүн талдаа ингээд тархины цус харуулттай байх юм бол нэг баруун гар хөлн гээд юу гэдэг штэ. Баруун гар хөлн хөдлөхгүй болсон хүмүүс байдаг те. Тэгээд баруун гар хөлн одоо хөдлөхгүй болсон хүмүүс ингээ ажиллах юм бол нөгөө хэл ярьж чадахгүй болчдөг. Гэтэл зүүн талын гар хөлн одоо ингээд нөгөө сааждсан хүн бол хэлж ярих нь зүгээр байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг яг тэр нөгөө хэл ярианы төв бол зүүн тал байдгийн гэсэн тийм нотлохоо юм байна л да. Тэгээ наас сонирхолтой юм байна. Зүгээр ингээд одоо баруун дархан баруун гөлгараа хариуцаад ямар санагдаж штэ гэж зөөрч одоо баруун талдаа бол зүүн гар зүүн хөл удирдах шийдэ тийм ээ. Ер нь өөрөөс намайг харж байхад жишээлбэл баруун талын бөмбөлөг бол одоо хөгжмийн урлагийн мэдрэмж, өнгийн мэдрэмж, орон зайн мэдрэмжийг одоо хариуцсан юм шиг гэсэн. Тийм мэдрэмжийн талын юунуудыг одоо баруун тал бөмбөлөг одоо тийм бүтээл сэтгэлгээ гэх юм уу тэр талыг зүүн тал бөмбөлөг бол ер нь логик сэтгэлгээний талын юмуд одоо жишээлбэл зүүн тал бөмбөлөг нь хөгжсөн зүүн талын тархин хөгжсөн бол математик сэтгэлгээ сайтай ч үгүй юм уу те баруун тал бөмбөлөг нь хөгжсөн бол сайхан зураач одоо юу хөгжмийн мэдрэмж сайтай ч юм уу тийм байх жишээтэй байдаг гэж байна. Тэгэхээр сонин хувирлт байдаг юм байна да тийм ээ. Баруун талынхан ихтэл одоо нэгтгэн дүгнэх чадвар нь илүү талдаа байх зүүн талд нь одоо задлан шинжлэх зан чанар одоо мөн чанар нь энд илүүч байдаг. Тэрийг бол ойлгож авах гэдэг бас хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгэхээр бидний яриа бол ингээд хэл сэтгэхүйн харилцан хамааралтай холбоотой яриа болоод өөрчлөлөө да.
Тэгээд түрүүн бас нэг өөрөө дуртад өнгөрсөн хэл сэтгэхгүй хоёр бол зарим улсууд нэг цаасны арга өөр дайдалтгаж үздэг, зарим нь бол бас тийм биш шүү, адилхан ч гэсэн арай өөр юм шүү гэж ингэж үздэг гэж ингэж ярьлаа тийм ээ. Зарим нь болохоор ингээд сэтгэхгүй бол хэлбэр юм одоо хэл бол одоо агуулганд юу хэлбэрний юм сэтгэхгүй бол агуулганд гэх шиг тийм ээ. Арга бүлгийн үүднээс тайлбарласан ч байх шиг ингээд энэ зарах юм л да. Гэхдээ яалтчгүй бол хэл сэтгэхгүй хоёр бол харилцан хамааралтай. Тэр сэтгэлгээний сэтгэхүйн тэр бодит илэрхийлэл нь бол одоо хэл гэж хэлэх гэж ойлгож болохоор юм. Тийм үү? Яг үнэ. Тэгэхээр ер нь бол хэл сэтгэхгүй хэлн анхдаг ч юу эсвэл сэтгэхгүй анхдаг ч юм уу хэл сэтгэлгээндээ сэтгэхүйд нөлөөлдөг юм уу эсвэл сэтгэхгүй хэлэндээ нөлөөлдөг юм уу мэдчлэнгээр аль эртнээс бол тийм одоо философичд тэгэл сэтгэл судлаачд хэл шинжээчд бол олон янзын юм гаргалгаа одоо таамаглал дэвшүүлсээр ирсэн л тээ. Тэгэхээр нэг юм хоёр гол онол байдаг. Тэр нь болохоор одоо хэл бол сэтгэлгээг тодорхойлдог. Угаа хүний сэтгэхүйг одоо тодорхойлдог. Тухайн тэр ард түмний сэтгэлгээг тодорхойлдог. Тэгэхээр буюу тэр детерминизм, лингвистик детерминизм буюу тэр хэлний тодорхойлолтын онол. Нөгөө тал нь нөгөө нь болохоор хэл бол сэтгэхүйд нөлөөлдөг. Тэгээ ер нь аливаа ард түмэн одоо аливаа ард түмний хэлэнд тэгээ тухайн тэр ард түмний сэтгэлгээний онцлог бол тусдгаа гэсэн харьцангуй онол гэсэн юм хоёр гол онол байдаг. Тэгээ сүүлд бол ер нь хэл сэтгэхгүй хоёр яг нэг цасны ар үр тал шиг одоо бүр салахгүй тийм зүйл биш юм салж нийлэн зарим үед бол зарим юу одоо судлаачдыг гэж үзсэн байгаа юм л да. Хэл сэтгэхгүй бол өөр ингэсэн тийм одоо бүтэц тогтолцоотой өөр ингэсэн хууль дүрмтэй одоо жишээлбэл түрүүнд ярьлаа те тэр сэтгэхүйн одоо үйлдэл нь бол нэгтгэн дүгнэх харьцуулах гэх те хэлбэр нь болохоор оюун бодомж те оюун дүгнэлт ухагдхуун гэдэг. Тэгвэл хэлний одоо тогтолцоо нь болохоор авиа өгүүлбэр гэдэг бас юу н тогтолцоо нь өөр байх жишээтэй. Сэтгэхүйн тэр хууль дүрмийг юу судалдгийг бэ гэхээр логик буюу учир зүйн ухаан судална. Харин хэлний одоо тэр тогтолцоо дүрмийг бол хэл шинжилэл хэл зүйн ухаан бол судлах жишээтэй. Тэгэхээр ийм хоёр өөр юм. За тэгээд энэ дээр би зүгээр өөрөө зүгээр бодоход хэл сэтгэхгүй хоёр бол заримдаа нэрээ үнэхээр салангат зүйл гэж магадгүй гэж боддог. Тэ хүн худлаа ярьдаг тийм ээ. Хүн гэтэл сэтгэлгээнд нь сэтгэхүйд нь одоо өөр юм байна шүү дээ тийм үнэн гэсэн хугдах юм байна. Гэтэл тэрийг илэрхийлэхдээ өөрөөр илэрхийлж яана гэдэг чинь тэр сэтгэхүйгээс зөрж илэрхийлж яана гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ тал дээр би зүгээр хувийн хувьд бодоход нэрээ тэр салбал юм байна л гэж боддог л доо. Тэгэхээр зүгээр хэл сэтгэхгүй хоёр бол хоёр тусдаа тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тийм. Зүгээр хэл хангадагч юу, сэтгэхүй хангадагч юу гэдэг энэ маргаан болол миний хувьд бол тийм утга учиртай маргаан биш гэж харагдаж байна л да. Жишээлбэл нөгөө дахиад хангадагч юу, хангадагч юу гэдэг шиг. Тийм. Тэгж л болж байна. Нөлөөлийн хувьд бол одоо аль алиндаа биеиндээ нөлөөлөл явж байгаа. Харин аль нь төлхөө нөлөөлдөг юм гэдэг асуудал бол арай өөр асуудал байх тийм ээ. Тэгэхээр одоо нэг хэлний одоо гүйцэтгэх үүрэг, нийгэмд гүйцэтгэх үүрэг, харилцааны үүрэг, дохой тэмдгийн дээр шинж байдлын юмнуудыг хараад байхад нөгөө өөрийнхөө судалгааныхаа чиглэлээр бас дүгнэлт хийдэг учраас хэлний тийм сонгодог ганцхан нийт хөлөвшөрсөн юу тийм тодорхойлт гарах боломжгүй гэдэг нь харагдаад байна. Энэ бол одоо хэл өөрөө тийм гайхамшигтай нарийн зохион байгуулалттай, зохицуулалттай бас өөрийн одоо хөгждөг, үүсдэг, мандан бадардаг, мартагдаг, арилдаг одоо ийм тийм амьд организм яваад байна шүү дээ. Яруу найрагч бид нар бол ингээ хэлийг бол
тийм одоо шидэт болгоомж гэдэг юм уу, энэ бол амьд зүйл гэж ингээд үзэх дуртай. Одоо тэр Японы эрдэмтдийн хийсэн судалгааг харж байгаас тийм харагдаад байна шүү дээ. Жишээл улс руу хөнгөн муу юм хэлэхэд бол талст нь бол өөрчлөгдөд булангартаа тийм ээ. Сайхан үг хэлээ шүлэг уншихад бол сайхан эрүүл одоо цасны ширхэг шиг тийм гоё тогтолцоотой тийм бүтц бий болоод ингээд байна гэдэг бол үг гэдэг чинь өөрөө амьтаа нөлөөлөх чадвартай юм өөрөө бие даасан тийм тогтолцоо юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэр талаасаа юу гэж хэлж болох вэ? Яг үнэ. Ер нь бол энэ хэл сэтгэхгүй яг нэг тийшээ чиглэсэн биш. Одоо зарим зүгээр хэлнээс сэтгэхгүй рүү чиглэсэн, нөгөөх нь болохоор сэтгэхүйгээс хэл рүү чиглэсэн ийм тодорхойлт байгаа л да. Гэтэл энэ хоёр бол хоорондоо харилцан одоо нөлөөлсөн ийм хоёр тогтолцоо, хоёр өөр тогтолцоо яг таны хэлснээр тий. Тэгэхээр хэл бол ер нь бол сэтгэхгүй сэтгэлгээнд нөлөөлдөг. Одоо бас нөлөөлж байгаа жишээгч бидний одоо энэ өнөөгийн нөхцөл байдал, өнөөгийн юун дээр харж олно. За жишээлбэл одоо бид нар бол гадаад англи хэлийг маш их сурах болсон тийм ээ. Тэгэхээр англи хэлийг бол бид нар тэр орчинд нь очиж сураагүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо сэтгэхгүй тэнд нөлөөсөн гэж бас хэлэхэд хэцүү юм те. Тэгэхээр хэлэл нөлөөлж юм л гэж үзнэ. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо жишээлбэл өрөнд орныхны ийм сэтгэлгээний онцлог бол өөр байна л да. Дорныхан бол ер нь бол альва юмыг дандаа хөгжил хөдөлгөөнд нь хардаг. Тэгээ дандаа үйлшүүлж ярьдаг. Одоо тэрийг хийсэн, энийг хийсэн. Өрнийхэн болохоор дандаа нэг юмыг ангилах сэтгэлгээтэй, дандаа нэг объектын зүгээс хардаг. Учираас тэдний үгийн санд нь нэр өгөх голддог юм байна. Манайх болохоор үйл үг гэхтэй. Гэтэл одоо энэ гадаад хэлний олигтой сайн өөрийнхөө хэлний онцлог, өөрийнхөө ард түмний сэтгэлгээний онцлогийг сайн судлаагүй одоо энэ хүмүүс нь гадаад хэл сурцснаас болоод одоо их монгол хэлний бүтэц тогтолцоонд их нөлөөлж байгаа л да. Жишээлбэл тэр гадаад төрөнд хэллээ те аливаа юмыг дандаа нэг идэхгүй хэлбэрээс ярьдаг. Одоо жишээлбэл тгийгдэх, ингэгдэх гэл одоо жишээлбэл pain is used to write гэх юм бол одоо тэгээ үзүүгээр бичиг хэрэглэгддэг гэдэг ч юм уу тийм гэх мэтчлэн гэр ингээд дандаа нэг тийм амьгүй буюу одоо энэ объектын зүгээс тэгээд идэхгүй хэлбэрээр ярьдаг. Гэтэл монголчууд бол дандаа үзгийг бичиг хэрэглэнэ. Танаа идэвхтэй хэлбэрээр. Гэтэл энэ бол цаанаа сэтгэлгээний онцлог байхгүй юу? Хүнийг юмыг ийм дандаа үеийн эзэн буюу үеийн би бичнэ. Тийм үстэй би үйлдэгчийн зүгээс харах тийм өнцгөн одоо үйлдвэрлэгч буюу тэр нэг амьгүй зүйлийн талаас ярих тийм одоо сэтгэлгээний тэр хэв маяг руу яваад байна уу гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бол хэл бол бас сэтгэхүйд нөлөөлдөг юм уу? Тэр дандаа тэр нэг хэлээр дамжаад тэр сэтгэхүйд нөлөөлөд байна да монголчуудын сэтгэлгээнд нөлөөлж байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд одоо жишээлбэл маш их монгол хэлэнд бол энэ гадаад хэлний нөлөөгөөр маш их нэр үг бол үйлшиж байгаа шүү дээ. Тэгээ биш ээ үйл үг бол нэршээд байгаа шүү дээ. Тэ үйл үгийг маш их нэршүүлдэг бас. Тэр бол гадаад хэлний нөлөө цаагаараа аливаа юмыг тэр нэг хөгжил хөдөлгөөнд нь биш зүгээр нэг юм амьгүй байж идэг тийм объектын зүгээс хардаг тийм сэтгэлгээр явж гинүү гэж харж байгаа. Тэгээ энэ хэлний хөгжлөө ч юм уу, хэлний үүсдэг ч юм уу зүгээр маш энгийн байдлаар ойлгохыг бол хүүхдүүд одоо хэл сурч байгаа тэр үйл явцыг л хармаар юм шиг харагдаад байгаа юм л да. Яг өөрөө чи мэдсэн номон дээр бол шилэн 0-1 настай хүүхдэд аваа гаргана. Тэгээд одоо 0-1-ээс 1.6 настай болоод ирэхээр одоо нэр үгээр хэлээд хэлэндээ агуу зорчим одоо жийсэн ч гэдэм үү те. Ингээд сайхан англи бичсэн биз дээ. Эндээс харахад шилэн сая хэллээд монгол хэл бол үйл үг ихтэй гэж тийм ээ.
Тэгэхээр энэ чинь бол эхлээд эхлээд одоо хүүхдүүд бол үйл үгээр ярьж эхлэхгүй шүү дээ тийм ээ. Аав ээж эдгээр ингээд нэрлэлжил нэр өгдөл одоо ороод дараад нь хөдөлгөөнийг илэрхийлдэг. Ингээд дээр чинь манай монгол хэл бол арай өндөр түвшний хэл юм шиг л ингэж л эндээс харагдаж байна л да. Ер нь бол бид нар бол монгол хэлийг бол их яруу тансаг яруу найргийн хэл гэж ингэж боддог шүү дээ. Ер нь маш баялаг гайхамшигтай хэл байгаа нэ. Тэр яг энэ талаас нь харахад өөрөө чинь тэр номон дээр байгаа хүүхдүүдтэй холбоотой яг ямар насандаа яг ямар үг ямар хэмжээний үгийн сан тавсан байх ёстой юм те болдгийн ер нь ажиглалт судалгаанаас харахад. Аха. За тэгэхээр одоо хүүхдийн хэл эзэмшгүй талаар яхад бол ер нь хүн төрөлхтний бас хэлний үүсэл хөгжилтэй бас холбож авч үздэг л дээ. Тэгээ ер нь хүүхд хэл эзэмшиж байгаа энэ эзэмших үйл явцыг энэ судалсан олон янзын судалгаа байдаг. Тэгэхээр энэ эрдэмтэд бол мэдээж ерөөсөө түрүүнд хэлсэнчлэн тэр хүн хаана ямар улсад тэг ямар орчинд төрснөөс үл хамааран аливаа хэллийг тэр сурах үе шат бол ерөөсөө нэг гэж үздэг. Сурч эзэмших шат бол нэг. Тэгэхээр одоо монгол хүүхэд болохоор одоо нэг наснаасаа шууд яриад англи хүүхэд болохоор нэг наснда ярьж чадахгүй ч юм уу тийм юм байхгүй. Тэр эрдэмтэд одоо ер нь хүн төрөлхтний хэл эзэмших үйл явц бол нэг юм хитэн шат байна. За нэгдүгээрт бол 0-оос 6 сар. За энэ шатыг бол хэл эзэмшихийн хэлний өмнөх үе гэдэг. Pre-linguistic stage буюу одоо яагаад энийг хэлний өмнөх үе гэж хэлж байгаа юм бэ гэхээр зүгээр ер нь бол зүгээр дуу аваал гаргана үхээс яг тэр нь хэлтэй холбоотой тийм юм байх. За энэ үедээ бол хүүхд зүгээр л ер нь харааны тогтоол хараа за тэгэл мэдрэх ер нь бодит юмыг л барьж мэдрэх тийм л шатнд дал байна. Тэгэхээр зүгээр л нэг дуу аваал гаргана. Тэгээд 6 сар ер нь бол 4 сартаагаас эхлээд хүүхэд бол нөгөө гангнаж гунгамал хэлдэг штэ тий. За тэр бол бас нэг хэлний нөгөө хөгжих процесс нь хөгжих үйл явц нь эхэлдэг гэж үздэг юм. Тэгээд 6 сартаагаас эхлээд янз бүрийн үе одоо аав гэл тэгэл бааби гэдэг уруулын их шиг голдуу хэлээд эхэлдэг юм. Одоо хамгийн хүн төрөлхтний одоо монгол хүүхэд байна уу, франц хүүхэд байна уу, герман хүүхэд байна уу ялгаагүй ерөөсөө яг уруулын гээгүүлэгчтэй хамгийн түрүүнд сурдаг гэсэн юм байгаа. Ер нь л аль ч хүүхдүүд. Тэгэхээр энэ бол нөгөө хэл бол одоо дохой тэмдгийн тогтолцоо юм а гэдгийг л харуулдаг байна шүү дээ. Нэг л юм гэдэг нь харагдаад байгаа шиг байна тийм ээ. За тэгээд өнөөдөр бол бид энэ хэл ба сэтгэхүй гэдэг энэ номын тухай номын зохиогчтой уулзаж ярилцлаа. Энэ бол одоо бидний хамгийн сайн мэддэг мөртлөө хамгийн мэддэггүй тийм их хүндэтгэв байлаа тийм ээ. Тэгвэл одоо энэ хэл сэтгэхүй хоёр харилцан хамааралтай учраас энэ хэлний хөгжил одоо хэлний хөгжлийг дамжуулаад одоо харилцааны төвшин олон зүйл дээр бол энийг одоо мэдж байх шаардлагатай гэсэн ийм ойлголт төрж байна. Бид нар бол уг нь одоо Монгол хэл соёлын энэ одоо гайхамшигтай зүйлийг бас ярилцах арада төлөж исэн боловч одоо цаг бол бас хандсангүй. Тэр монгол хэл бол өөрөө тийм гайхамшигтай хэл гэдэг нь бол тэр монгол хэлэнд өөрт нь байгаа тэр зүйлүүдээс харагдаад байгаа юм да. Жишээлбэл монгол хэл гэдэг бол жишээлбэл бэлэгдлийн хэл. За бидний хэлэх дуртайгаар бол монгол хэл бол одоо тийм яруу тансаг тийм уянгийн яруу найргийн хэлч гэдэг юм уу. Монгол хэл бол одоо өнгийн бэлэгдэл тэр одоо хийсвэрлэх тэр зүүрлэх сэтгэлгээ тийм үү. Ер нь ямиг одоо ингээ ерөнхийж баазар тоомлох тэр сэтгэлгээд бол агуу байна шүү дээ. Шилээ ертөнцийн 3 байдаг л тийм ээ. ертөнцийг 3 зүйл дураагаад л тийм тоомлож хийж чадаж байна тийм ээ. Ерөнхийгээс тодорхой зүйлийг олж хардаг, том явуулдаг гэх мэтээр монгол хэлний энэ амьд үнэхээр одоо тухайн үедээ дэлхийн хэл болж явсан
энэ хэлний гайхамшиг бол энэ бас хэл сэтгэхүй, Монгол хэл сэтгэхүй, Монгол зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн энэ нөлөө ахуй амьдрал бүх юмтай холбоотой юм байна гэж ингэж бодож байна. Тэгэхээр одоо таны бичсэн энэ хэл ба сэтгэхүй гэдэг ном бол энэ талаасаа бол их үнцэнтэй ном байна гэж ингэж ойлгож байна. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгээр бид энэ хэл соёлтой холбоотой хэлний одоо үүсэл гарал, хэл сэтгэлгээний харилцан хамаарлын тухай товч болгож одоо ярилцлаа. Ингээд энэ сонирхолтой сэдвээр бидэнд ярьж өгсөн эрхэм доктор танд дахин талархал дэвшүүлье. За манай өнөөдрийн судлахтун нэвтрүүлгээр Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрхлэгч доктор Мөнх Цэцэг доктор маань оролцлоо. Танд дахин талархал дэвшүүлье. Дараагийн судлахтун нэвтрүүлэг хүртэл түр баяртай.